За тэрийг уламжлалт зан үйлээрээ хүртдэг ийм орчинтой газар бол одоо дэлхий дээр их ховордсон. Өөрөөр хэлбэл ихэвчлэн одоо хиймэл аршааны аялал жуулчлалыг үйлчилдэг болсон. За тэгэхээр энийг их одоо хамгаалах ёстой маа. Учир нь юу гэхээр зэрэг аялал жуулчлалын зориулалтаар одоо жишээ нь ашиглаж ийнэ гээд энэ одоо ус төрөгчийн хөнгөн элементийн миний саяын туршилтаар их шалгалсан шиг ийм их онцгой зөвлүүдийг хамаагүй одоо хөндөж болохгүй. Үнэхээр одоо жишээ нь энэ зүйлүүдийг их танин мэдэж тэр үүднээсээ бол хамгаалах одоо бодлогыг боловсруулах шаардлагатай юм аа. Энэ бол одоо та нарт байгаа дэлхийн онцгой бэлэг юм шүү. Одоо дэлхий дээр байгаа ховор аршаануудын шилдэгүүдтэй одоо тэнцэх тийм үзүүлэлт энд байна. За их сонирхолтой туршилт үзүүлсэн. Танд их баярлалаа. Ааха. За энэ одоо байгалийн ийм задгаа одоо халуун аршааны үр дүн бол ялангуяа хавар намарт одоо их чухал гэж ингэж үздэг юм байна. Байгалийн энэ аршаан бол өөрийнхөө хамгийн их одоо байгалийн зөв одоо жишээ нь тун хэмжээтэй байдаг тийм үе гэж үздэг. Одоогийн одоо энэ эмчнэр ч гэсэн тэгж үздэг. За ер нь гадны одоо аршаан судлаач туюу аршаан эмчилгээний чиглэлээр мэргэжсэн улсууд ч ерөнхийдөө тэгж үздэг юм байна. За ер нь одоо Монголд уул уурхай хөгжсөн агаарын бохирдлогдсон энэ нөхцөлд ялангуяа одоо жишээ нь хоолоо чээж уушигны одоо чиглэлийн одоо өрөвсөл эмгэг өвчлөл одоо маш их ихсэж байгаа. Энэ үед л байгалийн цэвэр аршаан руу ялангуяа одоо жишээ нь хавар намрын улирд одоо ирэх нь тухайн улирлуудад ихсэх тэр өвчний одоо жишээ нь нөлөөлөл агаарын бохирдлын орчин энэ байдалд одоо жишээ нь урьдчилан сэргийлэх одоо ийм эмчилгээний одоо хэлбэрийг их одоо онцгой үр дүнтэй болгодгоо гэж ингэж ярьж байгаа. За нөгөөтэйгөр одоо уул уурхайнд хоосчлтын орчинд ажилладаг хүмүүсийг болсон Улаанбаатар хот бол тэр чигээр одоо утаа агаарын бохирдлын орчин болсон энэ нөхцөлд бол хүмүүс цэвэр агаар тэр дундаа уушиг улаан хоолойны эмгийг энэ чиглэлээр ялангуяа одоо бактериа өвчний чиглэлээр одоо их ирдэг болсон байна. А энээс сэргийлэх за энийг одоо жишээ нь өөртний дархлаажуулалтанд сэргээх одоо бодит орчин бол Монгол шаргалжуутын аршаан юм гэж ерөнхийдөө бол эмчнэр хэлж байгаа. За ер нь бодоод үзэхэд тийм. А түүнээс гадны судлаачид энэ талаар бол бодиттой тодорхой дүгнэлт хийсэн учраас шаргалжуутын аршаан бол одоогийн Монголын нийгэм өөрчлөгдөж байгаа үйл явцад хотчлтыг дагаж, үйлдвэржилтийг дагаж бий болж байгаа өвчин эмгэгүүдэд илүү онцгой зохицно гэж. За энэ чиглэлээр уул уурхайн зарим компаниуд хүртэл одоо сонирхож ялангуяа одоо чинь бактериа уушгины чиглэлийн өвчлөлөөс сэргийлэх болоод тэдгээр зүйлийн эмгэг өвчнүүдийг эмчлэхэд их чухал байдлаар одоо энэ газартаа хандаж байгаа ийм байдал байна. За ер нь бол байгалийн халуун аршаан ялангуяа одоо байгалаас гарч байгаа цэвэр бэлгэмлүүд буюу одоо жишээ нь уурын төрлөөр одоо шингэн уухын төрлөөр бие махбодоо шин оруулж алжаал тайлах одоо энэ чиглэлээр хийдэг энэ эмчилгээний төрөл бол дэлхийд нэлээд анхаарал татж байгаа. Өөрөөр хэлбэл байгалийн өөрөнгөн зохицож бий болгосон бэлтгэл түүний одоо тогтолцоо одоо давах хэмжээний тийм одоо эмчилгээний үйлдвэрлэл буюу бодож олсон зүйл өнөөдөртөө хараахан үгүй гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас байгалийн одоо цэвэр өөрөөсөө үйлдвэрлэн гаргаж байгаа энэ одоо шинэ химийн найрлага болоод ууршилтын уур гаргалтын янз бүрийн одоо энэ зохицонгой байдалтай бол илүү их одоо хүмүүс ойртох нь одоо чухал юм аа гэж ингэж үзэхээс өөр аргагүй. За ингэж өргөн талбай эзэлж задгаа олон ундргаар одоо бэлгэж гарч байгаа аршаанууд олон янзын найрлагатай байж болох тухай одоо монголчууд уламжлалт маягаар эмчилгээнд тэгдэг. За тэгж үзэж ангилсан байдаг. За энэ байдлыг бол уламжлалт ангаах ухаан энэ аршааны найрлагуудыг одоо судалж үзээд доторх одоо химийн элементүүдийг үзээд монголчуудын уламжлалт одоо жишээ нь тэр тогтоосон ангилал бараглан тохирч байна гэж үзэж байгаа нь их сонирхолтой юм. За түүнээс гадна аршаануудыг бол бэлэгдэж нэрлээд аршааны одоо гарч байгаа хэлбэр
хадных нь хэлбэр доонж маягаар нь бол янз янзаар тухайн эргэтэнтэйгээ зогссон адил хэлбэртэй байна гэж ингэж хэлэх юм. Жишээлбэл одоо нөх харагдаж хоёр нөхтэй газ гарч байгаа наршаан хамарт сайн. За хүлийн уул тавхайг хэрэгэлсэн эсгүүд нь хүлний үе мөчний өвчнөд одоо сайн гих мэт. За мөн одоо жишээ нь ходоодны хүчил ихсэн багтсанд бол хоёуланд нь байж байгаа ходоод хэлбэртэй одоо аршаанууд байна гэж ингэж хэлж байгаа. За энэ бол нэг зайлшгүй одоо шалтгаанаас илүүгээр хүмүүс бэлэгдэж тухайн одоо байгалийн одоо хэв дүрхийг өөрсдийнхөө сэтгэл санаанд одоо илүү ойртуулж хэлж байгаа байдал юм. За гаднын жуулчид за эрдэмтэн судлаачидтай уулзаад ингээд үзэхэд монголчууд одоо ингэж аршааных нь одоо найрлага тохирж байгаагаас гадна хамгийн гол зүйл нь байгаль дундаа тэгээд энэ аршаанаа шүтэж биширч дом хэрглэж тарин одоо уншиж ингэж хэрглэж байгаа. Нэг ёсондоо барууныхан байгалийн одоо цэвэр бүтээгдэхүүнийг өөрсдийн сэтгэл санааны бяцлаглаар одоо хүртэх гэж ирмэлцэж байгаа тэр одоо соёлтой одоо адилтгаж болох тэрнээс илүү одоо уламжилттай өөрийн шин чанараа хадгалсан ийм онцгой зан үйлтэй юм байна. Ийм зан үйлээр хүртдэг нь одоо байгалийн зүйлийг ялангуяа одоо нэрдсийн зүйлүүдийг өөрийнхөө сэтгэл санаагаар бие махбодоо одоо тайвшруулж бэлдэж одоо үлддэгтэй холбоотой ийм юм аа. Тэгэхээр орчин үеийн эмчилгээнд ч гэсэн ийм аргуудыг хэрэгэлдэг. Энэ байдал нь монголчуудад үлдсэн байна гэж ингэж хэлж байгаа. За энэ халуун аршааны за шаргалжуудын голын эсрэг талд гидс дотрын хүүтэн аршаан гарна. За энэ хүүтэн аршаан нэлээд нөлөөтэй гэж одоо жишээ нь нутгийнхан бас итгэдэг. За мөн одоо шинжилгээ судалгаа гарч тэгж гардаг ийм учиртай юм байна. За энд халуун хүүтэн халуун гарах гэрний одоо цэвэр усын шинжтэй эрдэс байхгүй гэх мэтэр ийм олон янзаар одоо гардаг. За бэлэг эрхтний одоо эмчилгээ юмд одоо хэрэгэлдэг аршаанууд гэхэд ийм одоо цорог маягаар одоо гоожж байдаг. За түүнээс гадна одоо эмэгтэй эрэгтэй одоо бэлэг эрхтний 63 градустай энэ аршаан гэхэд бэлэг эрхтэн одоо шээсний сүвийг одоо жишээ нь санагдуулам одоо ийм байдлаар одоо гардаг. Энэ нь зөвхөн одоо хэлбэр дүрсээсээ бэлэгдсэнсээ илүүгээр найрлагатай нь холбоотой юм а гэж бас ингэж хэлж байна. За социализмын үеэс одоо аршаан соёлыг одоо энд хөгжүүлж ингэж ирсэн. Тийм учраас нэлээд суурин маягийн одоо ийм аршаан соёлын давхар барилга, эмнэлэг, за мөн орчин тойрны одоо багавтар суус гэх мэтүүд ийм уулсан хуучин одоо жишээ нь суурин маягийн жижиг тосгон байна. За энэний одоо жишээ нь ажилчид буюу байнгын одоо дэргэд нь нутаглаж ингэж байсан хүмүүс ч гэсэн дэргэд нь бас жижигхэн одоо тосгон энэ шаргалжуудын голдоо байдаг юм байна. Аршааны ордыг рүшгэлсэн амьдралын шинэ нөхцөл байдал ялангуяа сүүлийн зах зээлийн үеэс одоо үүсэж байгаа. За ингээдлээ зэрэг хуучин одоо уламжлалт социализмын үе за түүнээс сургаж одоо байж исэн нөхцөл байдлууд өөрчлөгдөж байгаа. За сүүлийн үеийн одоо зах зээлийн нөхцөл байдлаас аршааныг болвол шинэ менежментийн нөхцөл байдал шилжиж энийг одоо эмчилгээ үйлчилгээ иж бүрдэл талаас нь хөгжлийн шинэ орчинд бий болох одоо юм гарааны үе одоо юм байна гэж бодогдож байгаа. За үүнтэй холбоотойгоор жишээ нь орон нутгийн иргэд энд байгаа тосгоныхон за энэ одоо жишээ нь амралт цуглыг эрхшээж одоо жишээ нь ажил үйлчилгээг явуулдаг улсуудын хооронд хамтран ажиллах за заримдаа одоо жишээ нь зарим нэг зүйлүүдэд одоо зохицуулах тийм одоо шаардлагууд гардаг болтой юм шүүмжилж гардаг. За тэр бүхнийг хэд амаа ололцох нөхцөл байдалж одоо гардаг болтой юм. За ямар ч байсан олон мянган хүнд үйлчилж байгаа байгалийн чухал нөөц. За түүнийг түшиглээд түүнд одоо сэтгэлтэйгээр одоо жишээ нь энийг үйлчлэгийн шин дэвшинд гарах гэж хичээж байгаа энэ хүмүүсийн ажил дээр одоо хамтарч ажиллах тийм нөхцөл байдал их чухал юм уу гэж одоо бодогдож байна. За аршааны одоо энэ халуун энерги нөөцийг түшиглэж мөн одоо жишээ нь геотерминалын одоо жишээ нь усан цахилгаан станц барина орон нутгийг хангана гэсэн одоо ийм сонирхолтой бизнесийн одоо салбарын усууч гэсэн бас ярьж явдаг болтой юм. За ийм одоо янз бүрээр одоо санал сэдэж болох боловч үнэндээ бол байгалийн энэ ховор эмзэг нөөцийг хамаагүй оролдоод одоо жишээ нь нүдийн цохолжих үе гэсэн одоо эмзэглэл байна. Ямар ч байсан аршаан чиглэлээр нь олон нийтэд одоо үйлчилж байгаа одоогийн доктортой чиглэлээр нь цаашаа үргэлжлэх нь бол энэ газрын түүхэнд их чухал юм байхаа гэж ингэж бодогдож байгаа. За энэ аршааны орчин бол хангаан нурууны өвөр тал учраас сайхан одоо үзэсгэлэнт байгальтай
За бидний одоо энд харж байгаа газар бол Бэрийн нуур гэж өндөр тагийн нуур. За энийг тойроод нүүдэлчдийн одоо сайхан амьдрал байна. За нүүдэлчдийн амьдралын энэ өндөр уулын тагийн одоо сайхан орчны дэрэгцээ эртний 3000 жилийн одоо хүмүүсийн амьдарч исэн уулмөр үхий бугунжлон дурсгалын одоо цогцлборууд одоо байгаа. За энэ цогцлборууд бол энэ газрыг одоо халуун аршааны одоо баялаг сайхан орд өвөрмөц одоо жишээ нь байгалийн онцлог байдлыг үзүүлэхээс гадна байгалийн үзэсгэлэн за түүнээс гадна түүх соёлын дурсгал зүйлс за уламжлалт нүүлж амьдралын одоо эргэн тойрны нойц байна. Энэ нөөцүүд нь одоо хүмүүсийн амралт сувил эмчилгээний чиглэлийн аялал жуулчлалаас гадна мөн одоо энэ байгалыг үзэж сонирхох аялал жуулчлал одоо хөгжиж болох нөөцтэй газар юм гэдгийг бас харуулж байгаа хэрэг. За аршаан сувил руу жилд за хэдэн 10 жилээр одоо ирж байгаа энэ хүмүүсийн үйлчлэгээний байдлыг бодож үзээд төр засгаас ч гэсэн ийм олон иргэдийн эрх ашиг байгаа учраас дид үтцийг хамтран байгуулах, магадгүй хөгжлийнхэн төлөвлөлтөд анхаарч хамтран ажиллах ийм нөхцөлд байж болох юм гэж бодогдлоо. Ингээд үзэгчид та бүхнийг Шаргалжуутын аршаан сувилын сэтгэл татам сайхан газраар аялаж за бидний нэвтрүүлэгт тусалсан Шаргалжуутын аршаан сувилын хамт одоо баярлалаа талархсан илэрхийлье. Та бүхэнд баярлалаа.